Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ манифест хийсэн тэр хүсэл мөрөөдөлтэй нь бодит болохын тулд дэлхийн ертөнцөөс шалгадаг 5 шалгуурыг би хэлж өгөх болно. Энэхүү 5 шалгуурыг та мэдэж авснаар яг энэ өдрөөс хойш таны амьдрал өөрчлөгдөх болно. Та яг энэ өдрөөс хойш аливаад хандах хандлагатай нь өөрчлөгдөнө. Яагаад гэвэл амьдрал тохиолдож байгаа энэ зүйл бүгд таны төлөө байсныг та мэдэх болно. За, ингээд 5 шалгууртаа оръё. За, хамгийн ихний шалгуур бол орчлон ертөнц танд хэсэгхэн хугацаанд харуулчаад буцаагаад авдаг. За, яг ийм үнийг маш олон хүмүүс мэдэрчээсэн гэж бодож байна. Хийгээд байгаа ажил чинь те яг нэг бүтгээд байгаа юм шиг, яг нэг цахаас нь ингээд нэг гэрэл олоод харцсан те тэгтээ ингээд хаагдцсан, гинт алга болцсон. Яг ингээд хэсэгхэн зуур таны тэр манифест хийсэн амьдралыг танд дөнгөж харуулад тэгээ буцаагаад түр хугацаанд хаадаг. За, энэ яагаад вэ? За, энэ бол орчлон ертөнцөд таны ээж аавал гэсэн үг. Таныг бүрэн сэтгэлээр унгаахгүй тулд танд баг зэрэг харуулдаг, мэдрүүлдэг, амсуулдаг зах цухаас нь. Гэхдээ буцаагаад хааж байгаа нь энэ бол хэсэгхэн хугацаанд харуулад буцаагаад алга болж байгаа энэ дээр ихэнх хүмүүс бол ингээд шантарчдаг те. Гэхдээ яг үнэндээ бол таныг шантраахгүй тулд зөв зам дээрээ одоо миний охин, миний хүү явж байгаа шүү гэдгийг өгсөн тэр тохио байдаг. Тэгээ яагаад энэ ингээд жоохон харуулж хааж ийн гэхээр за ер нь бол энэ зам чинь зөв шүү миний охин те. Хамгийн гол нь өшөө над стратеги, өшөө над үйлдэл, өшөө над чадвараа хөгжүүл, өшөө хооронд нь гоё нийцүүл. Одоохондоо арай түүхий байна. Тэгвэл ийм боломж байгаа шүү гэдгийг халтхан шиг харуулдаг. Энэ бол шалгуур. Ихэнх хүмүүс бол энийг харчаад алга болохоор нь өөрийгөө за ингээд дуусаа гэж боддог нь бидний алдаа байдаг. Энэ бол таны тэр мөрөөдлийн амьдралыг өгч байгаа, биелүүлж байгаа эхний шалгуур байгаа. За, харин хоёр дахь шалгуур бол дэлхийн ертөнц танд багахан зүйлийг өгөөд таны хэрхэн ханддгийг чинь шалгадаг. Энэ бол хоёр дахь шалгуур. Жишээ нь би тэр бом төгрөг хүслээ. Гэтэл надад өнөөдөр би суглаанаас сая төгрөг эсвэл 500 мянган төгрөг хочлоо. Гэтэл бид яадаг вүлээ? Шууд үнийг бид нэр салхинд хийсгээд алга болгодог. Жишээ нь шууд үрээд хайдаг, юунд ч хамаагүй зарцуулаа хайчдаг, эсвэл шууд шопинг хийгээл үрчдэг. Энэ бол буруу. Хэрвээ чи сая төгрөгийг удирдах чадахгүй бол яаж 100 сая төгрөгийг удирдах вэ? Яаж тэрбум төгрөгийг удирдах вэ? Яаж 10 тэрбум төгрөгийг удирдах вэ? Үүнийг одоо манай багш бол ийм аав хүүгийн үлгэр дээр зүүрлж ярьдаг. Нэг хүү ингээд ааваа зармаг авъя гэж зармаг зарж байгаа машиныг хараад хэлдэг. Тэгээд аав нь за тэг миний хүү зармаг авч болно гэх. Тэгээд нэг халбаг зармаг, нэг халбагын бүргийн зармаг авч өгдөг. Ингээд хүү тэр зармгийг аваад бүр маш их баярлдаг. Тэгээд маш их баярлсандаа зармгаа унгаачдаг. Тэгээд маш их уйлдаг. Аава би унгаачлаа дахиад зармаг авъя гэнгүүт аав нь. За тэг дахиад авъя гэнгүүт хүү нөгөө одоо менюн дээрээс хараад би 3 халбах зармаг, 3 ийм одоо бонгор халбахтай зармаг авъя гэж сонгодог. За та хэрүү аав нь байсан бол яах вэ? Нэг халбах заримгаа унгаахгүй авч явж идэж сурчаад дараа нь 3 халбыг аваарай гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Хэрүү одоо ямар ч ер нь ээж аав нэг халбах заримгийг хүүхэд нь авч явж чадахгүй унгааж хад тэг гээд 3 халбах заримыг авч өгөхгүй тодорхой. Яг л орчлон ертөнц үүнтэй адилхан бид нэр хүсэж байгаа зүйлээс маань арай багыг өгөөд таныг хэрхэн үүнтэй хандах уу, хэрхэн үүнийг зарцуулж удирдах уу гэдгийг ажигладаг. Үүнийг та зүгээр юмын чинээнд бодохгүй салхинд хийсгээд ямар ч хэрэггүй шопинг хийгээд ингээд дуусгахад таныг тэгвэл энэ хүнд дараа нь манифест хийсэн тэрбум төгрөгнийх нь урсгалыг өгөхөд энэ хүн менеж хийж чадахгүй юм байна гэдгийг л одоо шалгадаг гэсэн үг байгаа. За, харин 3 дугаар шалгуур бол за маш хүнд ийм сорил өгдөг. Маш хүнд ийм асуудлыг танд өгдөг. Үүнийг ихэнх хүмүүс харахтаа яагаад надад ийм юм тохиолдов? Яагаад надад ийм хүнд асуудал тулгарваа гэж хардаг. Энэ бол гэхдээ буруу. Харин зөв нь энэ зүйл надад юу заах гэж надад учрав гэж асуух нь зөв байдаг. Сорил бэрхшээл болгоны цаана
тайлах код, нээгдэх хаалга, дэвших шат байдаг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнд чамайг сул дорой биш, хүчрэхэг нэгэн гэж харж байдаг. Бид ярьдаг шүү дээ. Хүнд бурхнаас дааж чадах ачааг нь өгдгөө гэж. Тэгэхээр танд өнөөдөр хүнд бэрхшээл тулгарсан бол таныг ертөнд тийм төвшөнд хүчтэй сүнс болгох гэж энэ зүйл танд учирсан гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл орчлон ертөнц бол илүү ийм хүчтэй сүнсэнд дуртай байдаг. Тийм учраас таныг хүчтэй сүнс болгохын тулд хүчрэхэг гэж бодсон учраас энэ том бэрхшээл танд тулгардаг гэсэн үг. Тэгэхээр та үүнийг сорил буюу туршилт гэж хүлээж авах хэрэгтэй. Ингээд бэрхшээлийг шийдсэний дараа дандаа шинэ боломж, шинэ зам, шинэ үе таалга танд нээгддэг. Тэгэхээр яг энэ бол тоглоом шиг гэсэн үг. Та ингээд юмны онсыг нь тайлсны дараа илүү том хаалга танд нээгддэг байгаа. Дахиад хэлье. Таны амьдралд өнөөдөр тулгарч байгаа бэрхшээл асуудал бол таныг хүчрэхэг сүнс болгохын тулд ертөнцөөс авж байгаа шалгалт юм. Та үүнийг би ямар азгүй юм бэ? Энэ ямар хэцүү юм бэ гэж асуудлыг нь олж харах биш, харин үүнийг би яаж давах вэ? Шийдэл нь юу вэ гэж өөрөөсөө асуугаарай. За харин 4-р шалгуур бол хүмүүсийн шүүмжлэл, атаархал, хорсол. За тэгэхээр таныг яг зорилго руугаа ингээд зорилгынхаа замаар явж итэл хүмүүс таны доор маш их сөрөг комент чинь таныг доромжлно. Эсвэл хин нэгэн таны хажуунаас чинь чи хинч биш, чи юу ч чадахгүй, чи юу ч чаддсан бэ ч гэж хэлж болно. За эдгээр хүмүүс бол туршилт юм аа. Орчлон ертөнц гайхалтай агуу том зүйлийг өгөхдөө хүн болгонд өгдөггүй. Зөвхөн түүнийг хүртэж чадах хүчтэй сүнсэнд өгдөг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн шүүмжлэл, доромжлол, хорсол таныг энэ бүх дарамтанд төвлөрч чадчихэв гэдгийг шалгаж идэг. Энэ бүх сөрөг сэтгэгдэл донд таныг тууштай байж чадах уу гэдгийг шалгаж идэг. Энэ сөрөг энерги донд таныг замаа алдахгүй явж чадах нь уу гэдгийг шалгаж байдаг юм. Тэгэхээр та өөртөө хэл. Би дийлдэшгүй. Би зогсошгүй. Би бол тууштай. Тийм ээ, энэ үгийг та өдөр болгон өөртөө хэл, орой болгон өөртөө хэл. Би дийлдэшгүй. Би зогсошгүй. Би тууштай. Хэрв хэн нэгэн таныг дорд үзсэн комент бичиж байгаа бол тэр хүн өөрөө өвдсөн, дотроо сэтгэл нь өвдсөн хүн гэсэн үг. Тийм учраас түүнийг өөртөө наалгүйгээр зүгээр л орхиод өнгөрөө. Хэн нэгэн танд хорсол, үзэн ядалтыг мэдрүүлвэл тэр хүн өөрт нь тэр хорсол, үзэн ядалт байгаа гэсэн үг. Танд биш, тэр хүний дотор байгаа гэсэн үг. Тэгээд зөвхөн төвлөр, тууштай бай. Чи чадна. Чи заавал хүрнэ. За 5 дахь шалгуур маань бол алдах, хагацах. Тийм орчлон ертөнд заримдаа биднээс зарим зүйлийг авдаг. Энэ нь юу ч яж болно? Хүн, ажил, боломж, харилцаа юу ч байж болно. Алдах мэдээж хүнд, алдах маш хэцүү. Гэхдээ та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энерги хизээж устж алга болдоггүй юм. Энерги зөвхөн шилждэг, өөрчлөгддөг. Тэгэхээр орчлон ертөнц таны хүссэн зүйлийг өгдөг юм аа. Танд хэрэгтэй байгаа зүйлийг өгдөг юм. Тиймээс орчлон ертөнц танаас зарим нэг зүйлийг авахд юу гарах вэ? Орон зай гарна. Хоосон орон зай гарна. Тэр орон зайд шинэ карьер, шинэ боломж, шинэ харилцаа, шинэ үе таалга нээгддэг юм. Тэгэхээр алдагдал, хагацал гэдэг энэ зүйл бол өөрөө цэвэрлэгээ юм. Чи одоо үнийг ойлгохгүй байж болно. Гэхдээ үүнийг дараа нь утгыг нь заавал ойлгох болно. Ингээд эцэст нь хэлэхэд хэрвээ чи толгоогоо өргөж чадаж байвал чи босож чадна. Хэрвээ чи гэрэл харж чадаж байвал чи гэрэл рүү алхаж байна гэсэн үг. Гэрэл рүү ойртож байна гэсэн үг. Чи хизээж ганцаараа биш. Орчлон ертөнд чамайг үргэлж харж байдаг. Үргэлж сонсож байдаг. Үргэлж ивэж чиглүүлж байдаг. Өнөөдөр танд тохиолдож байгаа зүйл өнөөдөр сайхан, муухай, алдаа оноотой юу ч яж болно. Гэхдээ эцэст нь та ойлгох болно. Энэ бүх зүйл таны төлөө,
танд ямар нэгэн зүйлийг зааж сургахын төлөө тохиолддог юм. Ингээд өнөөдрийнхөө яриаг энэ хүргээд дуусгая. Ингээд 2026 оны манифестыг миний хувьд та бүхэнд хөтлөн явуулах анги маань 11 сарын 26-нд эхлэн 30 хоногийн челленж. Өдөр болгон та нэг акшн буюу үйлдэл хийн, нэг мувмент буюу нэг хөдөлгөөн хийн, нэг манифест буюу өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг та биелүүлэх бясалгал, ёроол, дүрслэлийг та өөрийнхөө амьдралд хийх болно. Ингээд 11 сарын 26-нд ус тунхагласны баяраар эхлэх ангид маань нэгдхийг хүсвэл та доорх байгаа линкээр эсвэл та манай Facebook хаягаар биднэр лөө чат бичээрэй. Ингээд бичлэг маань таалагдсан бол лайка дараа, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая.